За хоёрдугаар бол хамран сурах тойргийг хамран сурах тойргийг гарч ирсний хамгийн цаана бол энэ боловсролд байгаа авилгал. За тэр чинь одоо манай их өндөр төлбөртэй одоо 70 төлбөртэй байдаг гэж хэлээ тийм ээ. 1-р сургууль, 23-р сургууль, 11-р сургууль, төрийн өмчийн 3 Кембрижийн сургууль дээр урд өмнө авилгал байсныг бол байсан. За одоо бол би одоо авилгал нэгтгэх энэ асуудлыг бол би харьцангуй би байхгүй болсон гэж хэлж чадахгүй. Одоо тий огт байхгүй болсон гэж хэлж чадахгүй. Гэхдээ ямар ч хэлсэн авилгалтай тэмцэх газар бодвол манай одоо энэ сургууль цэцрүүдийн эсэлтүүдийн бүртгэлүүдийг бүгдийг янж байгаа. Тийм учраас одоо бид нар ийм Монгол гэдэг одоо захин бүртгэл дээр бид нар энэ бүртгэлүүдийг хийж шít. Та бүхэн нэгэн одоо юу хэлээ? Нэгэн үзүүлэлтүүдийг хэлээ. Энэ жил бид нар сургууль цэцэрлэгүүдийн одоо захин бүртгэлүүдийг хийснээр яг ийм Монгол дээр цэцэрлэгийн захин бүртгэл хийхэд эхний 48 цагт нийт энэ жилийн цэцэрлэг тамрагдахтай хүүхдийн 80% нь зөвхөн захимаар бүртгэлүүдийг хийж шít. За тэгэхээр ийм хэмжээний одоо сайн дэвшлүүд дахицууд бас гараад байна.